Нэгдүгürt хамгийн хямдхан газараа бөөгнөрч Улаанбаатартай. Жишээлбэл хөдөө дулаан нэг ойролцоогоор 1000 орчим төгрөгтэй байна. Нэг одоо метр кубик халгадаг. Улаанбаатар төлөөр нэг 600 500 төгрөг байхгүй. Тэнгүү чи мэдээж хүн хямдхан руугаа л ирнэ шүү дээ. Цахилгаан бас ялгаа байхгүй. Хямдхан. Тэ? Тийм учраас тэгээд дээрэс нь хоттол цахилгаан байж байгаа хөдөө гарангууд чинь нэг өдрийн 8 цаг маг ч юм уу эсвэл оройдоо нэг цахилгаантай байж яснаа тасраал тэ. Тэнгүүд хаана тогтмол цахилгаан байна. Тэгээд дээрэс нь хямдхан цахилгаан байна. Хямдхан дулааны ихүүсрүүн тэрэндээ ингээ бөөгнөрч байгаа байхгүй. Дээрэс нь дэлхийд даяар утаагүй тэ юма халах технологи юу л байна? Тийм л технологи шүү дээ. Битүү шүү дээ. 9 шидийн технологиуд шүү дээ. Мөнгө нь байвал тэ. Гэтэл манайх яагаад тэрийг хэрэгжиж чадахгүй юм бэ? Бидний ядуу яг үнэндээ. Тэ? Ядуу байгаа учраас тэр технологиудыг хэрэгжиж чадахгүй. Тэгээд хэрвээ жишээлбэл цахилгаан яг би тантай бол санал нийлж байна. Хэрвээ нүүрс үнэтэй байсан бол хүмүүс гэрээ дулаалаад эхэлнэ шүү дээ.